Батлан хамгааллын сайтна таныг хүндэт гүн огтож жанжин Сүхбаатарын нэрмжит Сүхбаатарын байлдааны болон хөтөлбөрийн гавьяаны удаан түгийн одон үндэсний Батлан хамгааллын сургуулийн хүндэт харуул жагсан хүндэт харуулын дарга Ахмад Хамбат Зэвсэг түвшин 2023 оныг залуу офицеруудын манлайлалын жил болгон зарлаж, залуучуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, тэдний цаашид сурч өгөх боломжийг нээж өгөх, нийгмийн хамгааллыг дэмжих, тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэх гэх зэрэг олон төрлийн ажил арга хэмжээг шатараатаагаар хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Батлан хамгаалах салбар зэвсэг түвшний офицерын бүрэлдэхүүний манлайлах ур чадварын тулгамдсан асуудал шийдэлцээд онол практикийн хурал үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Сүбэдэ олон улсын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Энэхүү хурал нь 3 үе шаттайгаар хэрэгжиж байгаа юм. Тодруулбал эхний үе шатыг зэвсэг түвшний харийн анги байгууллагуудын дунд явуулсан бол хоёр дахь үе шатыг Батлан хамгаалахын яам зэвсэг түвшний жанжин штаб төрлийн зэргийн командлуудын хэмжээнд өргөн хүрээнд зохион байгуулан шилдэг илтгэлүүдэд шалгаруулсан юм а. Харин энэ удаагийн онол практикийн хурлаар офицеруудын удирдах чадварт нөлөөлж буй саад бэрхшээл түүнийг хэрхэн даван туулах арга замын талаар хэлэлцсэн юм а. За уламжлалт захиргааны удирдлагаас нэг хүндэд төвлөрсөн цэргийн удирдлагаас систем суурьсан удирдлага руу шилжих хүн бүр манлайлагч байх ийм зорилго орчин үед дэвшигдэж байгаа. Үүнийг хэрэгжүүлэх юм бол энэ удирдагчийн манлайллыг хэрэгжүүлдэг тэр зөөлөн ур чадвар, хатуу ур чадварыг хослуулан хэрэглэх, бусдад нөлөөлөх замаар бусдыг манлайлах тийм ур чадвараа сайжруулах, өөрийгөө хөгжүүлэх замаар шилдэг удирдагч болох. Ер нь салаа салбарын төвшөнд, анги байгууллагын төвшөнд ч гэсэн удирдагч гэдэг бол бүгд санаа нэгтэй байгууллага хамт олонд бол удирдагч бол хаанч байж болох, нийтээрээ удирдагч байх гэсэн ийм асуудлуудыг дэвшүүлэн гаргаж байгаа юм онцлогтой хурал болж байна. Энэхүү хуралд хоёр үндсэн илтгэл тавигдсан. Манлайлал зөөлөн ур чадварын хамаарлын судалгаа сэдвээр хамтарсан илтгэлийг Батлан хамгаалахын дэд сайд Баярмагна, үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн аюулгүй байдлын дэд сургуулийн олон улсын харилцаа нийтийн удирдлагын танхимын дарга Манлмаа нар тавьсан юм а. Харин офицеруудын манлайлал Батлан хамгаалах салбар зэвсэг түвшний тулгамдсан асуудлуудын нэг болох нь үндсэн илтгэлийг зэвсэг түвшний жанжин штабын сургалт бэлтгэлийн газрын цэргийн мэргэжлийн сургалт толгох, сургалт бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга дэд хурандаа Батсүх тавьсан юм а. Мөн ханийн болон хавсралт илтгэлүүдийг бусад илтгэгч нар тавьж өөрсдийн үзэл бодлоо хуваалцлаа. Манлайлалын тухай ойлголт маань нийгмийн хилжилтийн хувцад өөрчлөгдөж байна. Тэгэхээр хуучин удирдлагын манлайлалаас зөвхөн доошо чиглэсэн байдаг бол хүн бүр манлайлагч байх боломжийг нийт бүрэлдэхүүнд олгож эхэлж байгаа. Тэгэхээр манай залуу офицеруудын хувьд бол бүхэн манлайлагч байх боломжтой. Энэ нь өөрөө хамт олонны гар нийлэмжтэй ажиллагаанаас шалтгаалж байна гэдэг зүйлийг л биеийн онолгоогч хуралдаанд гол асуудал болгон тавьж байгаа. Манлайллын уг үндэс нь хүний хөгжлөөс улбаатай гэж бодсны үндсэн дээрээс инхүү сэдвийг сонгосон байгаа. Тэгээд дээрээс нь бас сүүлийн үед манлайл гэдэг зүйл 2023-аас 24 онд манлайллын жил болсонтой холбоотой энэ талаар маш их судалгаа, шинжилгээ, арга хэмжээнүүд бол явагдаж байгаа. Тэгээд энтэй бас судлаач хүнийхээ хувьд ер нь бол энэ шалын ямиг заавал судалж үзэх хэрэгтэй мэн гэж бол бодсон. Тэгээд ерөнхийдөө бол залуу офицеруудад бол манлайл гэдэг зүйл маш хэрэгтэй. Тэр хүмүүс эргээд зөвхөн энэгээр олон танигдах биш бас өөрийгөө манлайлах ур чадварыг хөгжүүлснээр бусад ур чадрууд маань ч гэсэн дагаад хөгжих учраас бас олон талын тухайн хүндээ ч гэсэн эрэг нөлөөг авчрах боломжтой юм а. Батлан хамгаалах салбар зэвсэг түвшний офицерын бүрэлдэхүүний манлайлах ур чадварын тулгамдсан асуудал шийдэл сэдвэд онол практикийн хуралд 13 байгууллага оролцсон юм а. Батлан хамгаалах яам зэвсэг түвшний жанжин штаб төрлийн зэргийн командлуудаас гадна боловсрол шинжилгээ ухааны яамны харьяа шинжилгээ ухааны технологийн сан, шинжилгээ ухааны академийн харьяа философийн хүрээлэн, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, ерөнхийлөгчийн тамгын газар зэрэг байгууллагуудаас төлөөлөл өрж оролцсон нь онцлогтой байлаа.